би охиныхоо сэтгэл зүй ерөөсөө бэлдэх байл. Яг нэг хүүхэдтэй болно гэдэг ийм сэтгэл зүй бэлдсэн хэрнээ би нэг хоёр хүүхэдтэй болох сэтгэл зүгээ бэлдээгүй л байгаа байхгүй тий. Хоёр хүүхэдтэй ээжүүд яадаг вэ? Юун дээр алддаг вэ? Тэрийг уншаачгүй, бэлдээчгүй ингээд өрчөж байгаа. Цайгаа уучих гэдэнгүүт уухгүй ойлгож байна уу? Чи надад хайртай юу үгүй юу гэл нэг үг хэлээл ерөөсөө мушгаал хэрүүлээд байгаа. Тэгэл ингээд би ч одоо ингээд хайван байх гал манаа нөхөрч гэсэн одоо бүр энэ дээр бас алдах гээд байгаа байхгүй. Нэг мэтгэд манаа нөхөрч охинтойгоо ерөөс дуугаа өндөрсдөггүй байсан хүн чи ч одоо яах гээд байгаа юм бэ гэл ингээд ойрлцсон байдаг тий. Тэнгүүтээ манаа нөхөр ингээд хүүрх юм гимшээл яваад байгаа байхгүй. Тэгэл ингээд харин охиноо ингэчлээ. Хараа л хөөх юм миний охин гэл гимшээл хөөх юм дэлгүүр авч урах юм тий. Гэхдээ одоо дэлгүүр ав тоглоом авч өгөө 1000 тэгээд одоо юу н яхав тий. Байж байгаа л ингэ сэтгэл зүг нь хүчрхийлээд байгаа байхгүй бит хоёр. Бага хэмжээнд ч гэсэн тий. Тэгэл охин дээрээ би одоо бүр өмнөхөр амар имзгэлж байна. Өөрийн мэдлгүй ингээл дургу үргээд байгаа байхгүй минийх ингээд. Хоолой зүгээр иддгээс өгч идэхгүй. Хоолноос гарвал би идэхгүй ойлгож байна. Чин та нар надад жижигхэн хүүхэдтэй л хайртай. Надад хайргүй бүгдээрээ. Чи ер нь миний ээж юм уу үгүй юм уу гэл нэг юм айгүй хэцүү. Нэг үг хэлээл ерөөсө мушгаал хэрүүлээд байгаа. Эсвэл гинт тоогдохгүй өчигдөр дүүг нь хөвөлөө өвтчихсэн чинь хэлний өнгөр хусагч дээр ингээ оод хүрхэд аягтаа ус бараа ирж байгаа байхгүй. Ээжээ би чамд хайртай болохоор хайртайгаа харуулах гээд оос эцэж чинь бэлдээд ирлээ. Ээжээ би чамд ингээ хамгийн цангачж магадгүй гэж тод ус бараад ирлээ. Тэр бүр өрөвдөж байгаа байхгүй. Тэгээ өмнө нь би юу загсан бэхээр би ингээ шүдэ угаач завгүй дүүгч хөвөлөө байж хаад чи хажуугаар ингээ лай болоод тах юм аа. Та нар ямар лайтай юм бэ гэл хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хөвгт чинь нэг шүн ингээ бодож байсан биз. Ээж ба нэрээ шүдэ уухгүй байгаа юм байна гэд нөгөө миний сойц өнгөр хусагч хоёрыг яалахгүй ингээл бэлдэл ирж байгаа байхгүй. Тэгээ ингээ тоогдохгүй л хичээгээд тэр үйлдэл ингээл загнуулаад байдгийн юм байна. Одоо манай охин бол айгүй тийм хэрсүү, маш тийм том хөвгчиг тийм ухаантай хөвгт байхгүй юу? Тэр чинээгээрээ хил аман бүр ингээд амар болоод байна. Тэгэхээр одоо би бас нэг юм хоёр хүүхэдтэй шилжилтэн дээр өөрөө бас бодлож гин 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй ээж нэг үзээд бас нэг туршлагатай ингэждэг шүү гэсэн юм бас байгаа. Нэг хүүхэдтэй ээж нар үзээд нэрээ хоёр хүүхэдтэй болоод ингэт юм болов уу гэж бас гайхаж байгаа. Тэгэхээр яалтчгүй хүүхэд ингээд нэг хүүхэд хоёр хүүхдийн шилжилт айгүй тийм өөр байдаг юм байна. Тэгэхээр хүүхдээ би сэтгэл зүйн бэлдээг өдөр амар том алдсан байна. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоо.